Happy 24 клубээс мэдчилж байна. Өнөөдөр та бүгдэд энэ нэгэн хүнийг танилцуулъя гэж бодлоо. Smart Trade coin буюу энэ криптовалютын арилжаа трейд coin-оор их амжилттай хийж байгаа энэ хүнийг танилцуулах болно. За энэ дээр La token дээр бол одоо трейд coin-ы талаар мэдээлэл байгаа. Энэ IO дээр ингээд байж байна. Та бүгдээ шоу ороод үзээрэй. За ингээд Намсраа гэдэг хүнийг танилцуулах гэж байна. Түүний бичлэгийг товч танилцуулъя. Тэгээд дараа нь холбогдно. Coin компани автомат арилжааны вебсайтын талаар танилцуулъя. За вебсайтад бол хоёр төрлийн үйл ажиллагаа явуулж болдог. Live account буюу demo account гэж. Тэгэхээр live account гэдэг бол бодит мөнгөөр өөрийнхөө мөнгөөр арилж байгаа автоматар хийж болно гэсэн. Demo account гэдэг бол сургалтын буюу туршилтын данс цанаасаа бол тодорхой хэмжээний $4,000 та нар туршиж арилжаа хийж үзье гэдэг ингээд цанаас нь бол болгочдөг. Өөрийн мөнгө биш гэсэн. Энэгээр бол туршилт хийж болно гэдэг. Ийм дадлага туршлагын аккаунтыг бол ингээд бас нэгэд хамт өгсөн байдаг. За энэ дадлагын аккаунтыг бол өөрөөсөө туршаад огт мөнгө оруулахгүйгээр ерөнхийдөө сайтаа нэгээл энэ дээр ажиллаад туршилт хийж үзэж болно. Энэ сайт хэр зэрэг ажилтыг яаж ажиллуулдгийг гэдэг ингээд туршаад үзэх юм бол үндсэн мөнгө оруулахад бол бас тэгэл найдварч гэдэг юм уу ер нь яаж оруулах вэ гэдгийг тодорхойлж харагдах хэрэгтэй. За энэ action гэсгээд мөнгө татж оруулах хэсгийг нь харуулж болж байна. Мөнгө татаад гаргахыг үйл энэ payout гэдэг дээр дараад энд ингээ гараад авч болно. За энэ trading toolbar дээр орлоо. За энд бол өөрийн чинь яг одоо хүчин төгөлдөр явж байгаа. Active status active гэдэг тийм ээ. Арилжаа хийгдээ явж байгаа юм. Одоо өөрөөр хэлэх юм бол энд ийм дугаартай normal дээр тавьсан юм. Би бол ер нь normal дээр за би янз янзаар туршиж үзэж байгаа л да ер нь бол risk дээр нь цөөхний тавиад эхлээд бол яг ер нь 3 дэд суугаад хийж үзчихсэн. Тэгээ сүүлдээ бол хамгийн гайгүй нь бол normal нь бол гайгүй ажилт юм байна гэдэг. Зөвлөлтөнд хүрээд дээр нь хинхи normal дээр нь тавиад нэг нийт мөнгөнийхөө хэмжээ нь 10 хуваажгаад тэгээд нэгийг рисктэй дээр нэгийг safe дээр нь тавьсан. Тэр бол рисктэй дээр бол 2.8%. Safe дээр нь 2.73. За энэ normal нь ингээд бүгд адилхан боловч энэ арилжааны энэ одоо тус тусдаа өөр хуваар ингэж хийгдээд харагдаж байгаа. Тэгэхээр бол ер нь бол normal агуу гарч харахад ингээд $4 энд нэг normal бол яараа байхгүй алдчихтай гарсан байна. Тэгээ бус нь бол бүгдээр ингээд 700-ны 400-600-ны 41 379 900-ны дагаад 37 700-ны 82 гэх ингээд тааштай явж байгаа гэсэн үгтэй. За энд бол active энэ complete гэдэг нь бол урд өөрөөр 1 сарын 13-нд хаагдсан арилжаанууд байна шүү дээ. Арилжаа болгоно өөр ингэж ажилт юм байна лээ. Тэгэхээр зэрэг бол ер нь байгаа мөнгө бол нэлээд олон хэсэглээд ингээ оруулах юм бол арай ашигтай дуу юм боловч за энэ нэг зүйлийг яг бас харуулаагүй шүү. За энэ бол өөрөөр хэлэх юм бол $100 дотор 3 арилжаа гэсэн. Миний саяар чинь 10 марууг харууллаа шүү дээ. Тэр тоо бол энэ 40 гэсэн. За миний энэ статус бол ерөөсөө silver статус дээр би энэ сард $999-тай тэнцвэц хэмжээний биткойн юм уу эсвэл тэрээр худалдаж авдаг. Энийг би худалдаж авч ажиллаж байгаа. За энэ болохоор бронз нь болохоор үнэгүй
байдаг. Энэ нь болохоор зөвхөн $100 хүртэл арилжаа юм. 3 арилжаа юм. Энэ үнэгээр энийг ажилуулад бас туршиж үзэж болно. Энд бол $2000 арилжааг 2000 хүртэл арилжааг бол 40 арилжаа хийж болно гэж байна. Тэгээ өнгөө одоо гаргаж авах нь 48 цагийн дотор гаргаж авч болно гэж байна. Арилжааны шийтгэл байхгүй. За голд нь болохоор зэрэг 99 оны $99 сарын төлбөр юм байна. За жилийн төлбөрийн бөөнөрөнд төдийг бол 1900 хэлшгүй. За энийг бол би ягсан хав одоохондоо бол 2000 дотор явуулсан гэж байгаа. За энэ хязгааргүй энэ юуныхын тооны хөрөнгө оруулалтын тооны хязгааргүй $100 байт юм уу сая доллар ч авсан. Ингээд энэ арилжааныхын тоо хэмжээ бас хязгааргүй гэж дараа нь за транзакшн. За энэ дээр нөгөө тоног хаацсан арилжаануудыг харуулж ирсэн. Тэр арилжаануудыг бол ингээд данс руу ч нэг оруулсан гэсэн. За энэ affiliate гэдэг дээр. За энэ affiliate system энэ болохоор зэрэг өөрийнхөө одоо дагалдуулаад хүмүүст одоо энэ Smart Trade Coin-ийн платформыг сурталчлаад тэтгэврийн орлогоос өөрчлөлт бонус өгдөг гэсэн. Facebook-ээр жоохон сурталчилж үзэхэд бол энэ бол нэлээд хүмүүс миний сайтаар бүртгэж орсон юм байна лээ. За энэ referral link энэ линкийг энэ дээр хоолоод тэгэл одоо сурталчилгааныхаа сошиал медиануудаа энэ линкээр хавьд хүмүүс бүртгүүлээд энэ сайт чинь ингээд ханаас ч дагалдаад энэ referral link-ээр орох юм бол тодорхой хэмжээний бонусууд бидэнд орж ирэх юм байна лээ болно. За нэг ерөнхий вебсайтын талаар бол ерөнхийдөө нэг юм хөө. Тэгээ энийг ингээд ажилуулад ямар ч байсан 19 оны 11 сараас эхлээд ажиллаж үзсэн. Ер нь боломжийн ямар ч байсан бол алдагдал бол багтай. За энд бас нэг зүйлийг харуулах. Өөрөөр хэлбэл анх одоо ажиллуулснаас хойш ийм хэмжээний биткойн над бол автоматар арилжаагаар олж өгсөн байна. Ийм хэмжээний этериум олж өгсөн байна. За энийг ингээд доллараар харах юм бол за $139 надад олж өгсөн. Энд бол ер нь 400 гаруй доллар энэ хөрөнгө оруулалт этериумээр анх хийжсэн. Тэгээ одоо тэрэн дээр нэмжиж оруулаагүй. Тэр нь болохоор зэрэг энэ баланс дээр бол харагдаж байгаа шүү дээ. $400 маань яг одоо нэг 900 болчиход явж байна л да. Олборлсон этериумээс бол ийм хэмжээний гэсэн. За нөгөө хэсэг нь бол этериумын аншин зөрүүгээс бол над нэлээд хэмжээний. Өөрөөр хэлэх юм бол тэр үед ханш араа бага байсан гэсэн үг. Тийм учраас аншин зөрүүгээс ч өссөн байна. Шинээр над автомат арилжаагаар хийж өгсөн хэмжээгээр ч өссөн байна гэсэн. Статус яаж ахиулах вэ гэдгийг харуулъя. Тэгэхээр одоо бол энэ бронз буюу $100 үнэгүй статус дээр байж байна. За энийг нэг сарын сервисийг төлөөд нэг сарын статусыг хөдөлж явахыг тавханд харуулъя. Ансандаа бол өгтөө байх хэрэгтэй. Тэгэхэд бол энд биткойн буюу этериумын айлныг байх хэрэгтэй. Энэ хоёрын нэгээр саяын статусыг хөдөлж явах хэрэгтэй. Сардаа одоо холбоорлсон автоматар арилжаа хийсэн энэ ашгийг бол сардаа гаргаж авч болно. Тэгэхээр энэ ашгийг $143 гэж энийг бол энэ дээр хаагаад одоо бүгдийг хаачих. За одоо ингээд одоо бүгдийг хаагаад тэгээд шинээр захиалга тавь. Тэрний өмнө бол статусаас сэргэн статус бол нэг сарын хугацаатай хүчин төвлөрөө байж байгаа. Тэгээд
хаагдчихдаг. Энгүүт өөрөө ямар статус сонгох явдаг. За ингээ урднаас бүх харилцаануудаа ингээ хаачлаа. За энэ дээр одоо статус байна. Одоо би бол silver статусыг бодлож авах гэж байна. Одоо бол энэ түрүүчи байсан статус сарын төлбөр төлсөн хугацаанд орсод өчиг болцсон гэсэн үг. Одоо 9 series-ийг төлж энэ статусыг сэргээн гэсэн үг. За ингээм тулд бай дээр дарыг. За ингээд юугаар төлөх вэ гэж. За Ethereum-ээр төлье. За ингээд Ethereum-ээр төлөвлөөр $355 Ethereum-ээр $9.9 тэнцэх хэмжээний үг. Silver статусыг хөдөлж явах нэ. За баярлалаа. За баярлалаа. Dashboard дээр чи за энэ статус актив тийм ээ. Захиалгануудаа тавих хэрэгтэй. За энийг хэдэн захиалга тавьж харуулъя. Автомат арилжааныхаа захиалга гэсэн үг шүү дээ. Panel дээр ороод танад бол $24 тэнцэх хэмжээний биткойн байна. За энэ нормал дээр шууд энийг 100% авч. Тийм 100% гэхээр энэ дээр ингээд гараад ирдэг. Тэгээд buy and start.